хэлж байгаа асуудалтай холбогдвол надад асуулт үг алга. Энэ байнгын хорооны үйл ажиллагаатай холбоотой бас үгээ хэлийгээ цаг авчлаа. Тэгэхээр байнгын хорооны дараагаар хүн намын гишүүн ганц зориг томилогдсон. Энэ байнгын хорооны дарга бол маш хариуцлагатай ажил. Энэ бол зөвхөн нэг хуралдаан даргалах биш те. Энэ байнгын хорооны үйл ажиллагааг хангах, гишүүдийн бүхэл оролцоог хангах гэдэг энэ маш хариуцлагатай ажиллаа. Тэгэхээр ер нь бол байнгын хорооны дараагаар сонгогдсноос хойш ер нь байнгын хороогоо даргалахгүй дандаа нэг ийм төр орлон гүйцэтгэгчтэй ингээ яваад байна. Тэгээ энэ хүн биднэрт бас байнгын хороонд өвчтөө чөлөөтэй, гадаа томилолттой, дотоод томилолттой гэдэг энэ асуудлуудаа бас гаргаж хэлэх хэрэгтэй байна. За дээрэс нь хэрвээ байнгын хороогооныхаа энэ нэг хуралдаж байгаа 7 хоногтой ганц 2 удаа хуралдаж байгаа энэ хуралдаанаа даргалж чадахгүй бол энэ хүн ажлаа өгөх хэрэгтэй гэж ингэж бодож байна. Тэгэхээр ямар шалтгааны улмаас ингээ байнга чөлөөтэй байгаад идэм бэ? За ойлголоо. За өнөөдөр ганц зориг дарга маань Японд томилолттой учраас гадаад томилолттой учраас чөлөө авсан байна. За дараагт бол уламжлая. Энд анхаар. Япон томилолттой учраас ингэсэн болохоос биш. Би нэг за яг зүгээр бас анхаарья энэ дээр та 3 удаа хурал болсон. Түрүүнд бас инхтиа гишүүний хэлсэн зарчмын шаардлагыг бол ойлгож байна. Гэхдээ хүн намын гишүүн ганц зориг байнгын хорооны даргаараа сонгогдсныхоо дараанаас бол өнөөдрийн хурлаа өөрийн биеэр өдөрцөн бодиттой баримт дээр нэмээд энэ богино хугацаанд бас эргэтэн эд эсийг шилжүүлэн суулгах тухай хууль, цусны донорын тухай хуулийг яг энэ байнгын хороогоор хилцүүлж улсын хурлын чуулганд оруулж заримыг нь эхний хуулийг бол батлуулчихад байгаа шүү дээ. Ийм бас үр дүн гаргаж ажиллаж байгаа гэдгийг би бас энэ зориуд тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Ийм учраас бас энэ байнгын хорооны гишүүд бас өөрсдөө бас хуралдаа сайн сууж эрдсэндээ орчоод алга болох биш, орд сууж бас ажилдаа идэвхтэй оролцдог байх нь их чухал гэж миний бодож байгаамаа.